2012 оны улсын хурд орон нутгийн алдаатай сонголт одоогийн их барьж байгаа эрхмүүдийн хуурамч амлалтаас болж монголчууд бидний амьдрал ямар ч бэрхшээл саад ядуур үүсэж байгааг бид эдэх мэдж байгаа билээ. Өндөр настай ахмадуудын тэтгэр дэвчинжийг 4 жилд мөнгө гэсэн шалтгаанаар нэмээгүй ээжээ та бүхэн мэдж байгаа. Одоо сая 2016 оны 6 дугаар сарын 1-ээс 21 мянган төгрөгөөр нэмж ийн гэж ахмад биднийг доромжилж байна. Энэ нэмж байгаа нэртэй бодовч бидний залуу бидний нуруунд дээр одоо асар их бас өөр нэмэгдэж байна. Энэ бол мөнгөтэй биш ээ. Сонгуулийн шоу юм аа. Ард иргэдийн амьдрал үнэхээр туулын хүнд байна. Өнөөдөр талхаа хувааж идэж байна. Өндөр наст нь тэтгэврийн зээлтэй, төрийн албан хаагчид нь талингийн зээлтэй, бизнес эрхлэгчид нь банкны зээлтэй, залуучууд нь ажилгүй, орлогогүй ийм нөхцөлд бид амьдарч байна. Ийм нөхцөлд амьдарч явах атар байшин бариад, адаг цэцэг тариад яах вэ? Энийгээр нь бид амьдрахгүй шүү дээ. За ийм байгаа болохоор бид нар одоо ер нь энэ нийгэмд бид нар тайван амьдрмаар байна. Өргөн амьдрмаар байна. Зээлгүй амьдр байна. Өнөөдөр бид банкны зээлийн төлөө амьдарч байна. Өнөөдөр манай улсад засаглалын болон эдийн засгийн гүн гүнзгий хямрал нүүрлэж, түүний үр дагавар нь ард иргэдийн нуруунд дээр ирж, ахуй амьдралд нь маш хүндээр тусах боллоо. Эдийн засгийн хөгжлийг харуулах бүх үзүүлэлт хэд дахин унаж, хүрсэн амжилтаасаа ухарч, иргэд аж ахуй нэгжүүд өр зээлийн сүлжээнд хэлхэгдэж, ажлууд ядуурл нэмэгдэн жил бүр мянган цэцэл барихуц хэмжээний их мөнгийг Монгол улс зээлийнхээ хүнд төлөх боллоо. Эрх ашигын эрен балдагдаж, сандал суудал, албан тушаалын төлөөх жигүүр хараагчдын дотоод зөрчил Монголын улс төрд ноёрхох болсон нь улс төрийн тогтворгүй байдал бодлогын алдааны суур үндэс нь болж байна. Энэ бүхнийг залруулах, эдийн засгийн хямрал хүндрэлээс гаргах, иргэд аж ахуй нэгжээ өрийн дарамтнаас аврах итгэл найдвар эс төлөөгч ард түмэн эрен хайж байна. Ээжтэй төрсөн өдрийн мэд хүргэж. Яа, бодолтой удаангаар гараад. Тэгээд ахтуунтай хамт олондоо хүндлэж яваараа. За 100 нас 6-аа таягдуулаад ирээ.